Хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээ үргэлжилж байна. Монгол улс хүчгийн хүндийн эдийн засгийн чөлөөт бүсэд бүгд найрамд Солонгос улсын төр, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хамтын ажиллагааны санал бичгийг байгуулж, технологи, инновац, биотехнологи, ухаалаг үйлдвэрлэл зэрэг салбарт стратегийн түншлэл өрнүүлнэ. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь Чингис хаан нисэх бодлоос 700 м-ийн зайд 1000 га далайд байгуулагдсан. Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 2025 оны 1-р сард батлагдаж, эхний шатны бүхтэн байгуулалтыг 120 га талбайд хийхээр төлөвлөгдөн дэд бүтцийн ажил эрчимд ээгдэж байна. Олон улсын санхүүгийн төв болон мэдээллийн технологи судалгаа, хөгжлийн төвүүдийн пластруудыг бүрдүүлж, өндөр технологи хиймэл оюухан суурилсан инновацийг дэмжихэд оршиж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн ухаалаг технологи тулгуурласан био эрүүл мэнд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүсүүд аялал жуулчлал, олон улсын худалдаа үйлчлэлийн төвүүд болон логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар бүс нутгийн эдийн засгийн харилцааг үргэлжлэхэд чиглэж байгаа юм. Хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс яг олон улсын нисэх буудлын хажууд 1000 га дээр байгуулагдгаар ерөнхий төлөвлөгөө батлагдчихсан, мөн дэд бүтцүүд нэлээ хийгдчихсэн байгаа. Тэгэхээр манай энэ том төслийг бий болгохын тулд төр үеийн хвшлийн бодлогыг баримталж бид нар бас бизнес эрхлэгчтэй, хөрөнгө оруулагчтай энэ татврын хөнгөлөлтөй нөхцлөөр дэмжиж энэ хотыг бий болгох учиртай. Тийм ч учраас өнөөдөр бас энэ Монгол Солонгосын эдийн засгийг дэмжих нийгэмлэгтэй санам жижиг зурж байна. Энэ санам жижигийн хүрээнд Солонгосоос хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, тэднэртэй сайхан хамтарч ажиллах, Монголын эдийн засагт том хувь нэмэр оруулах зорилготой. Бүр цаашлбал Энчин хотын эдийн засгийн чөлөөт бүстэй бас хамтын ажиллагааг бий болгож төлөөлөн ажилтдаг байсан бол албан ёсны гишүүнчлэлээр болохоор ингээд дараагийн 7 хоногт санам жижиг гарын үсэг зурах гэж байна. Мөн яг эдний технологи 30 жилийн өмнөх тэр хотыг бий болгож исэн энэ олон сайхан туршлагуудыг бас чөлөөт бүсдээрээ нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тус бүсийн хөгжлийг дэмжих зорилгоор хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс болон бүгд найрамдах Солонгос улсын эдийн засгийн харилцааг дэмжих туслагч нийгэмлэг хамтран ажиллах санал бичигт гар үсэг зурлаа. Энэ хүрээ Солонгосын хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх, бизнесийн боломжийг танилцуулах, хамтарсан инновацийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай байгууллагын хувьд Монгол Солонгосын эдийн засгийн харилцан тусалцах нийгэмлэг 2016 онд Монгол Солонгосын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан. Монгол улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага юм а. Монгол улс бүгд найрамдах Солонгос улс хамтран шинэ хот, шинэ аж үйлдвэрийн экосистемийг байгуулах стратегийн түншлэлийн эхлэлийг тавьж байна. Монголын хүн амын өсөлт, үйлдвэрлэл болон дэд бүтцийн хэрэгцээг тусгасан шинэ хотыг байгуулж, Солонгосын томоохон хөрөнгө оруулалт татах, технологи нэвтрүүлэх, ухаалаг дэд бүтцийн шийдлэр хангах замаар урт хугацааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чиглэж байна. Солонгост одоо хэрэгжиж байгаа 3 дугаар шинэ хотын туршлагыг Монголд бас хуваалцах зорилготой хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлж байна. Энэхүү санам жижигний хүрээнд талууд бүгд найрамдах Солонгос улсын төрийн байгууллага болон хувийн хвшлийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хүргэх, тус бүсийн газар нутагт бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр хамтран судалгаа хийх, харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах юм а. Санам жижиг хэрэгжснээр хоёр улсын бизнесийн орчин шин боломжууд нээгдэж технологи дамжуулалт, өндөр технологийн салбарын хамтын ажиллагаа өргөжих юм. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг олон улсын жишгт нийцүүлэх, харилцан туршлага солилцох ажлууд үе шаттай хэрэгжихээр байна.